За өвчин. Бин гэдэг хаан зүүнүүд үзнэ. Бин. За дээр үедээ болохоор ингэж зурдаг байсан байна. Ингээд ортой орныхаа хэсэг нь болохоор энэ хоёр өлтөг энэ хэсэг нь. Тэгээд дээр нь өвдсөн хүн хэвтээд байгаа буюу энэ нь хүнийг илэрхийлж байгаа юм. Ингээд бин өвчин. За 我生病了гэн. Би миний шэн гэдэг нь би бэлтрийг хэлж байгаа. Бин гэхэр өвчин. Л чинь яах вэ? Тэгсэн ингэсэн гэсэн үгтэй. Тэгэхээр миний би өвдчлөө. Би өвдөд байна. Би өвдчлөө байна. За дагаад уншия. 我生病了。我生病了。我生病了。дараагийнх нь 同学今天没上课. За 同学гэдэг нь болохоор ангийн хүүхдэд хэлж байгаа. За 学гэдэг нь сурах гэсэн үг. 同гэдэг нь болохоор адилхан буюу адилхан сураад байгаа буюу ангийн хүүхд байна. 今天өнөөдөр. 今天өнөөдөр. 没тэгээгүй ингээгүй гэд үгүйсгэж байгаа. 上课. К гэдэг нь хичээл. 上гэдэг нь хичээлдээ суух гэж хэлж байна. Тэгэхээр ангийн хүүхэд өнөөдөр хичээлдээ суугаагүй буюу ирээгүй. Та бинла. Тэр өвдсөн. Л чинь өнгөрсөн цагтай тэгсэн ингэсэн. Дагаад уншия. 同学今天没上课。没上课。他病了。他病了。同学今天没上课。他病了。他病了。дараагийнх нь өвдсөн гэнэ. За爸爸生病了. За би энэ бин өвдлсөн. Би энэ өвдсөн. Дагаад уншия. 爸爸生病了。爸爸生病了。ээж өвдсөн. 妈妈生病了。妈妈生病了。生бин бинла өвдсөн. За өнөөдрийн үгс үг бинла өвдөх байна.